шилийг дахин боловсруулад, хайлуулад өөр одоо физик шинжид оруулах энэ одоо нээлтэх юм одоо энэ зүйлүүд бүр 1940-50 оноос эхэлсэн байгаа. Манай улсын хувьд бол хаягдал шилийг эдийн засгийн эрхлэнд оруулж ийм нөгөө боловсруулах чиглэлийн төслүүд бол байдаг. Гэхдээ яг энийг сүүлийн 4-5 жилийн хугацаанд судалж яг энийг туршиж амжилттай болгосон төслүүд одоо манай одоо энэ боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа. Хөөсөн жил угаасаа ингэ дэлхийн нийтэд тархсан одоо технологи арт тий. Тэгээ энэ бол барилгын дулаалгыг маш ихтэй дулааны хадгалах чадвартай, хортон шавжийг одоо хамгаалагддаг, ус нэвчүүлэх чанар багтай, одоо цандтгүй, одоо гал төсвөртэй гэдэг энэ чадрыг ашиглаад одоо барилгын дулаалгын материалд хэрэглэгддэг. Тэгэхээр одоо полистирол хавтанг орлого бүтээгдэхүүн, импортын бүтээгдэхүүнийг орлого эдийн засгийн хувьд ашигтай, хоёрдугаар хаягдлагүй бүтээгдэхүүн. Хөөсөн жил байна буцаад ингээд хаяхад гэх юм одоо газар таяхад ингээд байгальтаа шингэдэг ийм задардаг бүтээгдэхүүн байдаг. Апо компанид бол бид нэр яг энэ шилний татаа авалт хийж гисэн цагаас эхлээд хамтарч ажиллаж гисэн өнгөрсөн оноос эхлээд тэгэхээр шил апо дээр цугларсан байсан, хураагдсан байсан хаягдал шилийг их хэмжээгээр цугларсан байсныг авсан. Одоо бол ингэ өдөр тутмын үйл ажиллагаанаас гарсан шилийг 10 хоногтоо ч юм уу ингэ цугларсан бол аваад яваад байгаа. Үндэсний компаниудын хувьд бол ер нь нийгмийн хариуцлагын өрөөнд бүх компаниуд энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаад нь баярлж байгаа.